За энэ ингээ одоо ер нь бол баг нэг машин зүрхэд хэцүү болоо явж байгаа. За тэгээ би нөгөө Mountain Zada хүрээд ирсэн. Атооснаасаа бууцсан. Ингээд дөнгөж атооснаасаа буугаад тийшээ буудлуу алхаж байна. Тэгээ энэ бол үнэхээр тасархай байсан. Энд дэсэн хүмүүс бол хөвчлэн аялж явж байгаа мэдээж хосууд. За тэгээд нэг жоох мөнгөтэй хятадл их байдаг юм байлээ дээ. Энд бол за тэгээ Мерсер Японууд харагдана. Гэхдээ Солонгосууд харагдана. Ер нь аялж явж байгаа Япон бол энд хоордоо. Түрүүн цасан дээр бас нэг хоёр хосууд хайртай мартайгээд Солонгос ирч заах шиг харагдаж байна. За тэгээд энэ ингээ уур ханаас хасаад нэхэр энэ халуус урсаад байгаа байхгүй. Тэр тийм гудамынхаа дундуур ингээ халуус урсаад байгаа. Ингээ таад харж байгаа бол энэ ингээ халуус урсаад байгаа. Энэ одоо онсны галтуулын ус урсаад байгаа байхгүй. Галтуул нь энэ гудамжийнхаа дундуур буюу одоо энэ барилга болгохын доогуур бол энэ халуус ингээ холбогдсон байдаг юм байлээ. Тэгээ энэ дагаа бүх барилга бүх юмнууд бол бүгдөрөд нэг доороо Б1 давхартай байгаа. Тэгээ Б1 давхартай бол энэ халуун рашаам шууд ингээд гойдж идэг. Тэрийгээ бол ингээд халуун усандаа халаалтандаа бүх юмд ашиглаж идэг юм байлээ. Энэ бол бас заргацсан газар байлээ. Тэгж халаалт малалт юм гал мал төлөөд байх шаардлага байхгүй. Угаасаа ингээд галтуулын халуус гойдж байгаа. Тэгэл тэр усаараа хэрэглээний халуус болон халаалт бүх юмаа шийдчихдэг. Тэгэл энэ гудамж бол үнэхээр гоё тийм чиглэг тэгээ арьсан дайгуу тийм гоё болт юм билээ. Тэгээд энд одоо хүмүүс ирдэг шалтгаан гэхээр одоо энэ онсонд нь сайхан хэвтэх энд хэвтснээрээ энэ арьсны бүх өвчин болон арьсыг одоо ингэж айгүй гоё залуужуулдаг тийм давуу талтай байсан байлээ. Би ч юм бол энэ зүгээр сайхан гулах гал явдаг. Тэгээд одоо болохоор би чи ингээд сайхан гудамжийн төөрн явж байгаа сайн нэг айлын гудамжийн хажуугаар нь явуулсан. Арын харна гэх юм уу, арын гудмаар нь. Тэгээ яваад ер нь нэг ийм жоохон өвөрмөц газар заавал хотын төөрн яваад байх уу гэд жоохон булангаар нь алхаад. За тэгээ автобуснууд бол ер нь хөвчлээ ингээл зогсчдаг, буудлын гадна авчил зогсчдаг. Тэгээд би одоо ингээд жоохон цахаар нь явж байгаа. Тэгээ Сендай руу ордог автобус бол энэ ийш маш их явдаг. Тэгээ та боломжтой бол Сендай очиж үзээрэй. Сендай бол энтэй Ямагата ойрхон аюу гоё газар байгаа. За тэгээ би нөгөө халуун аршааныг харуулах гээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ ингээд гүүрнийхэн доогуур би ингээд халуун аршааныг л үзүүлэх гээл явчих. За тэгээ одоо буудлууга явж байгаа юм да. Өнөө өглөөч аюу ирсэн. Өчигдөр оройцсон бас нөгөө улсуудтай хат. Тэгээ энэ дээр бол ингээл бүх кофе шоп, бүх хоолны газар ингээд хүмүүс борд, сноуборд ингээд тавьцгаацсан байдсан байлээ. Тэгээ угаасаа тавих зорилттой тавирууд нь ч байгаа. Тэгэл улсуучин гулгаж ирээл шууд ингээл бордо хажуудаа барайл тэгэл сайхан энтэй хоолундаа идцгээл сайхан жаргал хийж идэм билээ. Тэгээ энэ ер нь бол би энд дахиж үлдмээр байсан. Энд чинь би нэг хэд хонцоод тэгээ Токио руу явах одоо нөгөө маршрут байсан байхгүй. Тэгэл тэрийг алхасаад би зүгээр энд л байж байгаа л Монгол юмар байсан. Тэгээ баг гэхдээ яг хөө тэгээд за нэгэнт одоо бас Токиог үзье гэд ингээд буцаа явсан байгаа. Хэрвээ би одоо дахиж чичвэл зөвхөн ийм газраа л бүтэн байж байгаа л явхад бол надад бол үнэхээр сэтгэл хангалуун байх юм. За тэгээ миний баруун талахаар ингээд энэ юу байгаа хгүй онсын. За энэ тэгээд нөгөө нийтийн онсын буюу энэ дотор ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүйгээр за хүсвэл үүдэнд нь одоо нөгөө зоос хийдэг тийм хайрцаг байгаа даа. За тэрэндээ зоос хийгээд тэгээд хүснээрээ хандивын маягаар зоос хийгээд тэгээд энэ юунд орж болно. Тэгээ энэ айгүй цэвэрхэн хаасаагүй бүгд л онсонууд нь цэвэрхэн хямдхан бараг л мөнгө төлөхгүй чи буусан газрынхаа доор болгоно онсонтой. За кофе шоп бүхэл газрууд бол ингээ онсонтой байгаа маа. За тэгээ энэ болохоор ийм нэг дээр үеийн онсон байгаа. Энэ бүрийн модон иргэдэг юм uuтай. Тэгээ энэ бас нэг онсон байгаа. Энэ модон энэ нэг давхар газар болохоор усны газар байгаа даа. За тэгээ би нөгөө
буудлуугаа явсаар л байна. За би тэгээд буудлуу дээр очих зам руугаа ингээд сайхан алхаж байгаа. Энэ дээр ингээд удаан алхсан юм шиг харагдаж байгаа ч гэсэн би ингээд 20 замаар бас нөгөө энэ юугаа үзээгээд энэ газар энэ тосхныг сайхан үзээгээд нэлээд тойрч алхсан байгаа даа. Тэгээд YouTube-аар үзэхэд бол за энэ урд байгаа нэг зоч буудал болон одоо тэр өнгөрсөн нэг цагаан 4 давхар тэр хоёр жиж буудал. За тэгээ миний жиж буудлуудыг санал болгож ирсэн байхгүй. Энэ хоёр бол хоорондоо нэг 100 метрийн л зайтай, нэг хоол биш. Тэгээд миний сонгосон жиж буудлыг юугаар ялгаатай ингээд тэгэхээр илүү нөгөө сноубординг талдаа, сноубордингийн тамирчид болон улсуудыг очдог. Тэгээд доороо шууд бордыгоо ингээд вакс зайтай тэгээд хувцснуудаа шууд халаадаг. Хувцснуудаа хатаадаг тийм зориултын өрөөнүүдтэй борд мордоо бол тийшээ оруулаад хувц хунараа бол тийшээ оруулаад үлгч нь тэгэл өглөө сайхан хатсан хувц хунараа аваад гардаг тийм зориултын сайхан газар байгаа. Тэгэл хувц хунарыг бол сайхан угаагаад бэлдээ тавьчин сайхан бүрэн хатаачин борд мордын бол сайхан тослоод бэлдээд дэлгүүрдээд вакстад ингээд бүх юмнууд нь сайхан цаанасаа өнгөө бэлэн баггүй. За тэгээ миний одоо буудлын view өглөөний view ингэж сайхан харагдаж байгаа. Өглөө өштэй одоо энэ чорог орой болж байгаа. Тэгэл хүмүүс чинь энд сайхан гулгаж ирээл энд бордо хаяал ингээл буудлага орчдөг. Гулгасаар гад буудлынхаа өвдлөг хүрээдэрх байхгүй. Одоо ийш ингээл гулгаад ороод. Би бол ингээл сайхан тэр дээрээс гулгасаар гал энэ өвдөн дээр хурж ирээл тэгэл ингээл буцаа голхолол тэр цаашаа алхаал буцаад угаасаа голх сонирхлол цаатлын замаараа шууд лифт руу ирчин. Хүсвэл шууд дэш ингээл буцаад ирчихдэг. Энэ бол энтхийн хамгийн гой бодлуудын нэг байсан. За тэгээ өрөө маань болохоор аюу тухтай тохилог би ингээ өрөөндөө бас нэг 0 мөлтөх дургу зүгээр ингээд гадаа гараад гадаанаа ингээ сайхан бицсэн ингээ цэвэрхэн нөлтөй өрөөндөө сайхан ингээ унтдаг. Энэ нь болохоор бас боломжийн том зайтай өрөө байсан. Надад бол таалагдсан. Гол нь цонхтой энд бол ерөөсөө дараагүй аюу намгүй агаар маар бол үнэхээр тасархай ийж өстой ямар ч дуу чимээ байхгүй толгоо тавиал нам зургт мөргтийг ерөөсөө үзээгүй. Тэгээ уус та бүх мэдж байгаа нөгөө Японд буудлуулан Японы нөгөө нэг байрлах байрууд жоохон түүхтэй санагдсан. Энэ гэхдээ ямар ч судалгүй давуу гоёсон. Тэгээ цонхоор бол ингээд юу бас л битүү цастай ингээд цус нь битүү цас болцсон. Хоёр давхар юм цонхтой тэгээд айгуу дулаахан байсан. Ямар ч судал байхгүй. Тэгээ өрөөнөөс гараад ойлголон дүүш бүх юмнуудтай. Тэгээ доор болохоор халуусны өрөөтэй, онсонтой, тэгээ нэг давхартай хоолны лаунжтай, за кофе шоп болон бүх юмнууд ер нь байгаа. Бэлэн. Яагаад тэгэхээр одоо энд чинь нэг ойр адилхан ажиллаж байгаа дэлгүүрүүд байхгүй шүү дээ. Тэгээ доороо бүх нөгөө автомат машинуудтай тэгээд айгуу гоё сайхан хоолтой юм бэлээ. Тэгээ энэ давхартай зөвхөн эрэгтэй хүн байж гэж байхгүй, эмэгтэй хүн ч бас байж болно. Тэгрүүгээрээ бас амар юм 50 тухтай байсан гэх юм уу. Тэгэхгүй болохоор ч одоо ингээд бусад газар очихоор ч ингээд нэг давхартай зөвхөн эрэгтэйчүүд нөө нөгөө давхартай эмэгтэйчүүд нөө тэгээл нэг сонио ягаад ч мэдхгүй юм нэг жоохон тийм сонин санагдаад идэм байлээ. Эрэгтэй эмэгтэйг англиад ч юм уу тэгээд тэгэхээр надад бол ингээд сайхан зүгээр ингээд нэг тийм гоё Монголдоо гачимжгүй гадаад гачимж тийм эрхчлөөтэй байж байвал айгуу сайхан байдгаа. За тэгээ энэ болохоор тэг ингээд бордын уус бордер илүү борд скигээр ингээд дагнцсан. Одоо Японд ирж л одоо ийм adventure ийм аяллаар дагнсан ийм хүмүүст л одоо ингээд зориулсан газар гамаа. Тэгэл ер нь бол энэ дээр ингээд англиар японоор хятадаар ингээд бичсэн. Айгуу олон гадныхан хүмүүс ирдэг. За тэгээд хятад хүмүүс маш ихээр ирж сонирхож байгаа юм газар байлээ. За энэ дээр бол ингээд шууд Токиогоос ч юм уу шууд бордо иш ачуулаад хүрээд ирж болно. Тэгэл саяны юм дөрвөлжин юм дээр болохоор бордоос орхио явчих болно. Тэгэл
бордоос шууд нарийн онгоцны буудалтаас ч авна гэж явуулчихдаг. Энэ дээр ямар ч хүмүүн байдгүй шууд энэ автомат машин дээр чи шууд өөр төр ирсэн кодыг хичээл тэгэл чам тийм өрөөний зэн картыг гаргаж өгөөл тэгэл өрөөндөө орчин. Тэгэл энэ дээрээс бол хүмүүс гулгаж ирж байгаа. Би чинь бас жоохон оройтод ирж байгаа байхгүй өглөө чин гараад 11 8 10 цагаас ингэ чек хийх боломжтой. Гэтэл би явсаар гал бараг 6 цаг гэл хүрээд ирж байгаа. За тэгээ эндээс би нөгөө боор төрүүлж авсан. Тэгээ энээр бол одоо энэ залуучууд бол жоохон ингээд чөлөөтэй амьдралаар амьдардаг залуучууд нь гэх юм уу. Өсмөрсөө сайхан чөлөөтэй буцсан. Тэгээл эндээ сайхан чөлөөтэй өөр ингээд тосхны л одоо улсууд зарим нь байгаа. Зарим нь бол өөр газар сэрж ингээд цагаар ажиллаж байгаа ч юм уу. Тэгээд эдгээр бол айгүй тийм юутэй жоох зэрлэг харьцдаг тийм nice бол харьцсан гэсэн ойлт байхгүй юм. Тэгэл хараалаа хэлээл зэрлэг ялангуяа тэгээ намайг одоо Азад болохоор хвчлэн хятад хүмүүс ирдэг болно. Одоо хятад гэж бодсон юм яс тэгэл жоохон тийм дээрлэх мэхтэй л ер нь байдаг та Японы ялангуяа юм хөдөө. Тэгтээ яг хуу миний нэг таньдаг хүний хэлсэн нь эдгээр бол чамайг ингээд зөхиод бол мэдээж авахгүй. Тэгтээ бол хөрх ингээд юм дуулгаа өндөрсгөөд нөгөө ой юу гэдэг лээ нэг тэгсэгээ нэг тийм яриатай тэгж